хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тоглоё бүгдээрээ хөдөлж тоглоё бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но Ускуд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж явна За сайн. Үзэгчдээ хүүхдүүд хөгжилтэй өсгөн нэвтрүүлэг эхлэж байна. Бид билэн та билнэ үү? Би хөтлөгч агуулаа. Аль вэ хөгжилтэй өсгүүд байна уу? Өнөөдрийн дугаарт миний баруун гар талаас нийслэлийн ерхий боловсролын 41-р сургуулийн 3-р ангийн улбар шарбаг. Баярлалаа. Харин миний зүүн гар талд нийслэлийн ерхий боловсролын Уудан Монгол сургуулийн мөнгөндөл огштой 3-р ангийн цэнхэр баг. За ингээ багууд амжилттай нэвтрүүлгийн 1-р үе сонсон харъя бодъё. Ойлгомжтой хүүхдүүд ээ. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтойд үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үг хідэн үгтэй нэр үг байх болоо бүгд харах уу? 2 үгтэй нэр үг байна. За ингээд бүгд хамтаа сонсгоё. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаа хогоо дарах шүү. Цэнхэр баг маань ундаа, улбар шар баг мөн адил ундаа гэж үг бүтээсэн байна те. За яагаад ундаа гэж өвдөг болов? Ундаа шиг дуурайд байсан. Очи ундаа ер нь онгойлох тэгж дуурд юм уу те? Ямар ундаа байсан бол юу гэж? Газтай ундаас. Оо яг зөв газтай ундаа шиг байлаа те? Шилэн савтай ундаа. Эсвэл лаацтай болсон гэж магадгүй те? Зинэ. Нөгөө аянд ундаа ихээр зэгэд дуурдаг. Ундаа гэдэг нь 2 үгтэй нэр үг мөн үү? Мөн. Тэгвэл чи 2 үгтэй нэр үгийн сага үердслаарай. Ундаа. Зөв үү? Зөв. За ундаа. Яагаад ундаа гэдэг үгтэй болов? Асгараад онгоолцсон ундаа шиг сонсогдоод байсан. Яг тийг сонсогч байсан те? Ундаа нөхөө онгоолохоор ингээ газ дэлбэгдэн штэ. Тэгээ аягаан тэгээ ихээр хөөс сонсдог штэ. Яг тэр дараалал байсан те? Эхлээ газ нь гараад дараа нь аяган диж авс гэдэг үст авсан те? За аавс гэсэн үү? За чи аавс гэр хийсэн гоё үг хэлчих. Анааш. Анааш гэдэг үг үү те? За чи ахаад гаагаар гэсэн үг нэрээ. Алим. За алим анааш хоёроо бүгд хамтдаа зөв хариултыг олж мэддэггүй. За ингээд зөв хариулт нь ундаа мөн мэн биш үү бүгд шалгаж үзье. Ингээд зөв хариулт бол Зүгээр л ундаа байда баяр хүргэе. Аль баг хамгийн дөрөв зүгээ бүтээж хонгоод орж чадсан бэ? Энэ бол улбар шар баг байда баяр хүргэе. За одоо харин бүгдээрээ дараагийн үг рүү орцгоё. Дараагийн үг ямар үг вэ? Энийг бүгдээрээ хамтаа жүжигчний үйл хөдлөл буюу этүүдийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ингээд дараагийн үг нэг үедээ нэр үг шүү хүмүүдээ. Нэг үедээ нэр үг.
Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаад хонгоо дарна шүү. Хөөе сайн байна. Юу хийж явж байна? Багийн зохион байгуулагч юм шүү дээ. Юу хийж байгаа? Багийн зохион байгуулагч хийж байгаа юм уу? За танаа баг ямар тактикаар оролцож байна? Чи иргэд нь үсгнүүдээ байрлал нь олд юм уу те? За зөвхөн найз чи асуу дээ яагаад цонх гэсэн юм? Баярлаа. За чи яагаад цонх гэж? Цонх шиг ингээд нэг арчаад байсан. Юм арчаадсан уу? Чиний? Ингээд усаа ингээд цонх арчаад байсан болохоор. Тэр алчуураа мушгаа цонхоо арчижсэн аа гэж ажилласан уу? За өөр юу анзаарсан? Цонхоо арчаад бас ингээ хувинаа аваад явжсэн. За цэвэсгээ яагаад цонх гэж бүтээх гэсэн бэ? Ягаад гэвэл цонх шиг үйлдэл. Цонх арчижсэн үйлдэлийг ажилласан уу? Чи тэгвэл цонх арчиж үзсэн мөрөө? Үзсэн үү? За цонх арч амархан уу? Амархан уу те? За тэгвэл хоёлаа нөгөө найзуудаас нь асуу. Харин Цэгэр багийнхан муу адил цонх гэж үг бүтээсэн байна. Сайн байна уу? Яагаад цонх гэж үг бүтээсэн бэ? Цонхоо угааж. Цонхоо угааж байгаа үлдээсэн тэгж дүгнсэн үү те? За чиний цонх угааж үзсэн үү? Чи ямар цонхнод мэдхөө? Шилэн цонх. Яг зөв цонхыг шилээр идэг те. Тэгвэл шилийг яваар идэг мэдхөө? Шилийг илсээр. Яг зөв илсээр идэг те. Алчуур ингээ мушгаа тэгээд цонхоо угаагаадсан. За тэгээд дээрэс нэг үедээ нэр үг гэж хэлсэн те. За тэгвэл бүгдээрээ шалгаж үзье. Энэ үеийн зөв хариулт нь юу вэ? Нэг үедээ нэр үг цонх мөн байна уу? Бүшөөр бүгдээрээ харцгаая. Цонх мөн байлаа, баяр хүргэе. За одоо бидний бүгднгийнх нь гэрт байдаг юм вакуум цонх гэдэг байгаа шүү дээ. За энэ яагаад вакуум цонх гэдэг вэ гэхээр гаднаас ямар нэгэн салхийг нэвтрүүлдэггүй дулаан хадгалж чаддаг тийм цонхыг вакуум цонх гэдэг шүү заяа. За энэ үед харин аль баг үгээ зөв бүтээж хонгоо дөрүүл дарж чадсан бол Цэгэр баг байлаа, баяр хүргэе. Одоо харин 3 дахь үг орцгоё. За 3 дахь хүүхдүүдээ студид үзүүлбэр үзэн шүү заяа. Одоо гаднаас манай зочид ирсэн байгаа. Тэгээд тэр зочид та нарт үзүүлбэр үзүүлнэ. Тэгээд тэндээс нь хэдүүл өгөө олж мэдхнэ. Хідэн үедээ үг байна бүгд харцгаая. Холбоо үг юм биш хүүхдүүдээ. Холбоо үг шүү. Ойлгосноо? Холбоо үг. Тийм байна. Холбоо үг байна. За тэгээд сайдраа хараарай. За бүгдээрээ алгачаад өгч авъя тэхөө. За алгачаа. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За цаг дуслаа. За Цэгэр багийнхаа зөвсөрөө. За үзэгчтэй Цэгэр багийн хараах үгээ бүтээж амжаагүй юм шиг байна. Хөл бөмбөг болсон ба штэ. Хөл бөмбөг гэж бүтээсэн байна. Улбар шар баг муу адил хөл бөмбөг гэж бүтээсэн байна те. За. Хөл бөмбөг гэж байгаа бодголоо. Хөл бөмбөг ингээд хөлөөр ингээд тоглоодсэн нэг бөмбөг. За хөл бөмбөг тоглож үзсэн үү? Үзээгүй те. Хөл бөмбөг тоглож чаддаг хөхтэй нөө. За. За чи хөл бөмбөг тоглолт юм уу? Яа тоглолт? Ямар сургалтанд явдаг уу? Үгүй зүгээр найзуудтайгаа тоглолт юм уу те? Довтлогч юм уу, хамгаалагч юм уу?
Эсвэл батар гэдэг шүү дээ. Чи аль нэ? Тоглогч. Йоо, довтлогч байна шүү дээ. Цэнгэр багийн. За цэнгэр багийн хөгжөөний хүчтэй байна уу? За багийн довтлогч чи болохоор Батар. батар уу те. За чи хөдөлмөр тоглодог уу? За чи болохоор ямар үрлээ тоглох вэ? Довтлогч их үү, хамгаалагч их үү, батар их үү? Батар. Батарлах уу те. За тэгвэл цэнгэр багийнхан үзэгчтэй 2 батар, 1 довтлогчтой юм байна те. Харин октод нь бол бүгдээрээ гоё дэмжиж бэлмэн тийм үү? За одоо харин улбар шар багийнхныг асууя. За улбар шар багийнхан муу адил хөл бөмбөг гэж бүтээсэн байна те. За хөл бөмбөг тоглох уу? Тоглодог. За саяхан гарч ирээд бид нарт үзүүлбэр үзүүлсэн найзууч юу ямар юм бэ? Сайн тоглолт юм шиг байна. Сайн тоглож байна те. Чон ингэ. Бүрүүгээр. Бүрүүгээр та. За бүрүүгээр хөл бөмбөг тоглох уу? Тоглодог. За цэнгэр багийнхантай хөл бөмбөг тоглолт ер нь барахаар юм шиг өнөө. Довтлогч нь тэнд голын өө өсөг байна. Тэгээ 2 батартай юм байна да. Юу гэж бодож байна? Барах уу? Барахгүй юм шиг. Барахгүй юм шиг өнөө. Юу гэж юм бэ? Чи барна шүү дээ. Чи барна шүү дээ. Юу чи яалан те? Тоглоод үзэн шүү дээ юм шүү дээ. За үзэгчтэй тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариулт нь юу байсан бэ гэдгийг олж мэдцгээе. Ингээд 3 дахь үг холбоог байсан. Зөв хариулт нь юу вэ? Зөв хариулт бол хөл бөмбөг мөн байлаа баяр үргээ. За хүүхдүүдээ дээрээс нь хөл бөмбөг нь дэлхий дээр байдаг хамгийн алдартай спортын нэг бөгөөд маш олон хүмүүс бас тоглолтгоор онцлог юм шүү. Тэгэхээр дэлхийд чинь 8 тэрбум хүн шүү дээ. Тэгээ хамгийн их одоо үзэгчтэй болон хамгийн их хүн тоглолдог спорт нь хөл бөмбөг гэж спорт гэдэг юм шүү заяа. За тэгээ дөнгөж сая манахаас үгэн амжилтаа бүтээж хонгоод арч чадсанараа улбар шар багийнх нэг өнөг авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Хөгжилтэй өсгүүдээ одоо бүгдээ хамтаа дөнгөж сая бид нэг гайхалтай үзүүлбэр үзүүлсэн тамирчдыг өрөөдгөө. Залгаач өгтөө орой. Хай. За. Сэмэнэ. Сайн. За. Сэмэнэ. Сайн. Өөрсдөө танилцуулаач. Им тэлгэс гэдэг. За. Эчин гүсв тоглодог. Эрчим клуб ямарч нөө. Тий. Одоо хэдэн жил тоглож байгаа? 5 4 жил. 4-5 жилийн хугацаанд тоглож байна үү? Тий. За. Цааш та гоё мөрөөдөлч юу байна? Автортайс тамирчин босох. Автортай хөл бөмбөгийн тамирчин болох уу? За. Чиний Намайг Наранбаатарын Дашним гэдэг би эрчим клубын багийн ахлагч. Оо, тийм ээ шүү дээ. Энэ багийн ахлагчид дэмдэгч нэрээ те. Би мартсан байна шүү дээ. Би нэр хөл бөмбөг үзэг бодсон. Энэ жил дээрээс нь дэлхийн аврагтай те. Тий. За. Гоё дэмждэг баг байна уу? Бага. За, ямар баг дэмждэг? Барселона. Барселона юу? За чи. Барселона. Одоо хоёр чинь нэг багийн фанатууд юм байна шүү дээ. За тэгвэл ямар тамирчин шиг бодё гэж боддгоо? Ямал. За чи. Нимар. Нимара. За. Нааг жоох магт би нэг мисил гэж мэдвэстэй. Тэгвэл жоох өөрчлөгдсөн байна те. Би одоо Нимарыг мэдээд байна. Чиний сая хэлсэн тамирчин чинь гинэ. Леми Ямал. Амжилт өгсөн. Ирээдүйд нь амжилт өгсөн. Спортыг амжилт өгсөн. За баярлалаа хүмүүстээ. Ингээд хөгжилтэй өсгөөд нэвтрүүлэг байлаа. Одоо харин нэвтрүүлгийн 2 дугаар үе. Энэ бол намайг олоорой. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдэхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд бүгдээрээ хамтдаа улбар шар багийн үрээг сонсцгоё. Улбар шар багийн үрээ. Баярлалаа. Одоо харин бүгдээрээ цэнгэр багийнхны үрийг сонсцгоё. Баярлалаа үзэгчтэй. Хөгжилтэй өсгөх нэвтрүүлгийн 2 дугаар үед улбар шар багийнхан асуулт тавих юм аа. Ингээд улбар шар багийн асуулт сурагчийг тайснаа орж байна. Хин бэ? Вау, тэ үсэг. Тэ үсгийн хөгжөөнд дэмжиж байна уу? За сайн уу? Хүнд асуулт бэлдээг үстэй. Гайгүй үстэй тий. Үзэгчтэй оролцогчд маань монгол хэлний сурах хүчгээс асуултаа бэлтгэж ирсэн байгаа тийм үү? За тэгвэл бүгдээрээ хамтдаа улбар шар багийн асуултанд хариулах цэнгэр багийн сурагчдыг тайснаа орж байна. За гараад ирээрээ. О гэсэн 3 үсэг гарч ирсэн байна. За хөгжөөнд дэмжигчд нь байна уу? Гэрийн даалгаварт номоосоо уншсан уу? Уншсан. Хариулж чадсан гэдэгт итгэлтэй нөө. Итгэлтэй. За тэгвэл асуултыг сонсон юм та бүхэн энэ үеийн дүрмийг танилцуулъя. Асуултандаа шууд хариулж чадвал 5 оноо. За үсэг нэг боломжоо ашиглавал 3 оноо, ангийнхнаасаа тусалцаа авсныг болдод 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол бүгдээ яг одоо улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа орж байна. За гараад ирээрээ. 1 2 3 4 5 6 7
8, 9 үсгээс бүрдсэн асуулт байна. За бүгдээ хамтаа асуултыг сонсъё төхөө. Эд байгаа мод октогод байгаа од эргэл бугын ивэд энэ миний шандас айц ширэн гоёл аштын жаргал цэнгэл тэр юу вэ? Гисэн онцгой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол бод хугацаа хэллээ. Эд байдаг гэсэн юм чинь. За бод хугацаа дууссан байна. Ингээд хариулт өгнө үү? Хараахан байхгүй нь. За тэгвэл бүгдээрээ үсэг нэг боломжоо ашиглана. Нийтээ 9 үсэг байгаа болохоор 3 үсэг нэг боломжтой. За. Хэд үсэг нэг вэ? Хамгийн ихний үсэг, хамгийн сүүлийн үсэг. За ахаад нэг үсэг нэг боломжтой. Хэд үсэг вэ? 4 үү? За, 4 үсэг. Бидэнд Х үсэг, О үсэг, хамгийн сүүлд ямар үсэг вэ? Ахаад О үсэг гэсэн үсгүүд ил болсон байна. Цагийг эхлүүлье. Их чухал. Гэр. Цаг дуустаа. Хариулт олж чадсан уу? Ямар чанга онцгой те. Би бас таахгүй, би ч мэдэхгүй л та бүр хариулт байхгүй бол ангийнхнаасаа тусалцаа авч болно. За, зөвхөн мэднэг сүхт нь гараа өргөд шууд хариултыг боломжтой шүү. Үгүй ээ, мэдж байгаа хүн байна уу? Хариулт өгнө. Байхгүй юу? Надад ч алга. Зөв хариулт бол хоромсог байж. За бүгдээ юугаа цаас өсгөөд үзье да. Хоромсог гэдэг чинь болохоор нөгөө нэг ном хийдэг мөн үү? Ном сумны номыг хийдэг. Чи биднэрт гоё дэлгэрэнгүй тайлбарыг хэлж өгөөч. Хоромсог нь Ааха. номсон болон сумаа хийж авдаг цүнх маягийн төлөв. Цүнх маягийн имийг хоромсог гэдэг юм уу те? За тэгвэл саяхаа хэдүүлээ онцгон дээрээ тайлбар аваад эхнийх нь юу гэсэн байгаа лээ? Эд байгаа мод гэдэг нь За. ном сумыг модоо Сумыг хэлээд байна те? Ойд байгаа. сум байд. Буцаад агуулдаг. Октогод байгаа од гэдэг нь сумыг харбал өндөрлөө явдаг. Эргэл бугын ивэ гэдэг нь харамсаг ном болон сумыг хийхдээ дахид байдаг. Эмэний шанс гэдэг нь хүмүүс мостын цэргүүд харамсгийг үүрч аян замд гардаг. Баярлалаа Айс шидэн гоёл гэдэг нь айсаар хийгдсэн. За. Аштын жаргал цэнгэл гэдэг нь эдийн гурван наадамд хэрэгэлдэг. Учраас ийм онцгой юм байна те. Ойлгосон хүмүүстээ одоо бүгд би ч гэсэн бас ойлгож авлаа те. За бид бүгд улбар шар багийнхан маань гайхалтай тань мэдгүй Монгол ахын онцгой бэлдэж ирсэн явдал баярлалаа. Цэнгэр багийнхан маань харамсалтай оноо зүглэж чадсангүй. Гэтэ санаа зовлтгүй 3 дугаар үеэс хүснээрээ оноо төгөх боломжтой. Ойлгомжтой юу? За тэгвэл бүгдээрээ одоо хамтдаа Цэнгэр багийн асуулт авах сурагчийг тайснаа урьж байна. За гараад ирээрээ. Дэмжээрэй. За сайн үүсгэ. За баярлалаа. За үүсэг ангийн даргу. Хэдвэр сайхан суудаг вэ? 2 дугаар сал. 2 дугаар салан суудаг. 2 дугаар салан онцор төвхтөө суудаг гэсэн үнэн үү? Үнэн баха. Үнэн баха чи сууж байгаа юм ч те. За тэгвэл хоёулаа хамтдаа улбар шар багийн чиний асуултанд хариулах ёстой 3 сурагч өгөөрэй. За ингээд улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа урьж байна. За гараад ирээрэй. А үсэг, энэ үсэг З үсгүүд гарч ирсэн байна. Тэдний өгжөөнд дэмжигчд байна уу? Баярлалаа. За ном уншсан уу? Асуултанд шууд хариулаад 5 оноо авч чадах уу? Тийм итгэлтэй юм уу? Тийм. За тэгвэл яг одоо асуултын хариулт болсон нууц үсгүүдийг урьж байна. За гараад ирээрэй. Хэд үсэг байна? 1 үсэг, 2 үсэг, 3 үсэг. Маш уйтгартай үсгүүд гарч ирж байгаа. Нэлээ хэцүү үг юм шиг байна те. 5 үсгээс бүрдсэн. Асуултыг сонсцгоо. Х
Хэлний үзүүрийн хоолойнгийн орсон их шиг ямар их шигэнд ордог вэ? Гэсэн асуулт байна. Ингээд цагийг эхлүүлье. Хооронд ярилцаарай. Асуулт нь юу вэ? За, цаг дууссан байна. Хариулт байна уу? Баггүй нь. Асуулт ойлгосноо? Одоо үсэг нээх боломж ашиглан 5 үсэг оголоход 2 үсэг нээх боломжтой. Аль үсгүүдийг нээх вэ? За, хамгийн ихний үсэг нээж орлоо. Яа, үсэг гарч ирсэн байна. За, одоо нэг үсэг нээх боломж байна. Би чи яалаа. Дахиад нэг үсэг нээх үү? Хэд үсгийг нээх үү? 1 2 3 4 5. Хэд үсгийг нээх үү? 3 дахь үсгийг. За 3 дахь үсгийг нэгээр боллоо. За хамтдаа 3 дахь үсгийг харцгаая. 3 дахь үсэг ямар үсэг Хэл үсэг. байгаа бол маш удаанаар гарч ирсэн гэ үсэг байлаа. Үг олцсон. Үг болцсон уу? За тэгвэл шууд хариулж болно. Ядгах. Хариулт зөв байна, баяр хүргэе. За өсөдөө нэгрээ. За хариултыг яаж болж олсон бэ? Үсэг нэг боломж ашиглаж юу н тодорхойлоод өгсөн үү? Ахаа. За тэгвэл бүгдээрээ хамтдаа гоё асуултыгаа дэлгэрэнгүй тайлбарыг авах уу? За тэгээ. За хамтдаа бид бүхэн дэлгэрэнгүй тайлбар гэж өгөөч. Ерөн ялгах их шигийн дүрмээ сайн давцсан бол энийг амархан давч. Ягалах гişгийн дүрмээ сайн авсан бол энийг амархан тавах байлаа гэж хэлж штэ. Тэгэхээр ягалах гişгийн дүрм нь ах нь тийм үү? Аа за. Үсэг нэг боломж ашлаа багтаа 3 нь авч чадсан улбар шар багийнхандаа бүгдээ алгашаа баяр хүргэцгээе. Харин бид бүхэн сонирхолтой дүрм танилцуулж өгсөн Цэнгэр багийнхандаа баярлалаа. Үзэгчтэй хүүхдүүдээ ингээд хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 2 дугаар үе энд хүрээд өндөрлөж байна. Энэ үеэс Цэнгэр багийнхан хараахан оноо авч чадаагүй улбар шар багийнхан дөнгөж сая 3 оног авлаа. Одоо харин бүгдээрээ 3 дугаар үе рүү шилжицгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Цэнгэр баг ашиглацгээе. Ингээд Цэнгэр багийн үсгээр наадч 3 сурагчийг тайсан орж байна. За гараад ирээрэй. А у о гэсэн үсгүүд байна те. За а у о 3 дугаар үе чинь хамгийн их оноо цуглуулах боломжтой үе байхгүй юу? Гэтэ давтаж үзсэн үү эсвэл сургууль дээр хэд оноо авчихсан бэ? 30 уу? Хүү, тийм үү? Манай нэвтрүүлэл юм 30 үржсэн түүх байхгүй шүү дээ. Сайд баг нэг юм 20 даваалчих юм бол тэгээ шууд рекорд нээдэх байхаа. Өсрэл хамгийн их нэг 22 мороо ирсэн ба. За, бэлэн үү? Бэлэн. За тэгээ бэлэн болвол энэ үеийн дөрмөг танилцуулж өгье. Та бүхэн 1 минут хугацаанд самбар дээр бичээд ногоон дайсан дээр 2 минут хугацаанд амьдуулна. За, амьдуулж байгаа хугацаанд хэдүүлээ заавал самбар дээр бичих шаардлагагүй шууд үгээ бүтээж болно шүү. Заяа. За ингээд Цэнгэр багийн даалгаврын үсгүүдийг тайснаа өрье. За гараад ирээрэй. Ямар үсгүүд байна? Б үсэг байна. Г, Р, У, Л, Э. Гисэн нийтээ 7 үсэг гарч ирсэн байна. Та бүхэн эдгээр 7 үсгийг 1 минут хугацаанд самбар дээр наан сан ороод өгөө бүтээж өгөх юм. Болоогүй шүү. Эхлэх үү? Эхлэе. Саяг эхлүүлээ. Үл. Гэр. Эр. Үл. Бүл. Гэр. Үр. 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 Үрэл. Гүү. Уг. Илүүр. За цаг дууссан байна. За одоо биш шаардлагагүй. Шууд ногоон дайсан дээр үг амьдлах болно шүү. За. Бэлэн.
Билээ. За бэлэн бол цагийг эхлүүлье. Бүл. Бүл. Бүл гэдэг үгийг авлаа. Үүл гэдэг үгийг авлаа. Гэр гэдэг үгийг авлаа. Ир гэдэг үгийг авлаа. Гүүр гэдэг үгийг авлаа. Бэр гэдэг үгийг авлаа. Үүр гэдэг үгийг авлаа. Үүр гэдэг үгийг авлаа. Үрэл гэдэг үгийг авлаа. Гүү гэдэг үгийг авлаа. Илүүр гэж үг байхгүй маань. За, хугацаа хангалтайгаа ахаа шууд зохиогоод тайзан дээр гаргаж олно шүү. За, өсгөрүүд яг гоё нааш хараад өгөрэй. Ирүүл. Дэжи. За. Цаг дуслаа. За, яасан бэ? Яасан бэ? Зүгээр үү? За, битээ сандраг. За, надад самрагч. Үзэгчтэй хүүхдүүдээ Цэгэр багийнхан 3 дугаар үеэс нийтийн хэдэн үг амжилттай зөв бүтээж чадсныг бүгдээ хамтаа олж мэдцгээе. Цэгэр багийнхан 3 дугаар үеэс бүл, үүл, гэр, ир, гүүр, бэр, үүр, үрэл, гүү гэсэн нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 хоног авч чадсан байна. Баяр хүргэе. Хангасан байна уу? Зүгээр шүү дээ. Тэмцээд оролцож ирсэн юм шүү дээ. Гоё сэтгэлээ хавцаач. 3 үеийн турш ингээд тань мэдгүй асуултанд хариуллаа, үг бүтээлээ, дөнгөс ажи үсгээр наадаг шүү дээ. Сэтгэлээ хавцаач. Ямар байна да? Ерөнхийдөө сая өөрсдийнхөө үсгийг ингээд жээжлээтэй ингээд хурдан байраас олчвол илүү олон үг бүтээх боломжтой байсан байна те. Хэдүүлээ найзуудаас сэтгэлийн асуу. За, сайн үеэсгээ. Чам хин гэдэг бай. Сарана. Сая ингээд тэмцээнд оролцоход чамд юу нь гоё байсан бэ? Гоё байсан уу? Хөө ахгүй. Гээ гүүгээд ингээ яваад аим хөгжилтэй байсан. Өксөг эвлүүлээд. Оо, яг зү. Чисээ ямар үгэнд оролцсон санаж байна? Ямар үгэнд орлоо? Эрүүл гэдэг үгийг яг бүтээх гэж байгаад алдсан тий. За тэгвэл хоёул ир үсгээс сайн уу ир үсгээ? сайн уу? Тэмцээнд оролцох ямар байна? Гоё. Гоё нөө. Ингээд одоо чинь таад чинь 3 дугаар анги тийм ээ? За одоо ингээд 3 дугаар анги чинь хавар ингээд төгслөө. Зуны амралтаараа юу хийж бодож байна? Би зуны амралтаараа найзуудтайгаа тоглоно. Найзуудтайгаа тоглоно. Заслан явах уу? Хоёр шиг үг үсгэж штэ. Сая ямар үгэнд оролцлоо? Үүл гэдэг үгэнд орсон. Тэгээд гүү гэж бас үгэнд оролцсон тий. За, гүү гэж мэдхүү? Аха. Гүү чи юу лээ? Адууны эм төрөл. Яг зөв. За, би үсгийн үед бэгэр гэсний үг гэлээрэ. Бэгэр хэсэглөө нэг үгөө. Бар. Чи сая ямар үгэнд орлоо? Би бүл бэр гэдэг үгэнд оролцсон тий. За, үзэгчтэй хүүхдүүдээ Цэгэр багийнхан маань энэ үеэс нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 хоног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Одоо харин Улбар шар багийн үсгээр наадах хэлж. Ингээд үсгээр наадагч сурагчдыг урьж байна. Гараад ирээрэй. Тийм байна. В гэсэн үсгүүд байна. Ангидаа туршиж үзсэн үү? Үзсэн. За, ойролцоогоор хэдэн оноо авч ирсэн бэ? 20-26. Хүүх, нэлээд өндөр байна тий. За, дөнгөс эсрэг баг 10 оноо авчихсан. Та 10-аас илүү гарч чадна гэдэг итгэлтэй нөө. Итгэлтэй. Тэгвэл яг одоо та бүхний даалгаврын үсгүүдийг урьж байна. За гараад ирээрэй. Ямар үсгүүд байна? Ү үсэг байна, Х байна, В байна, Ир байна, Ис байна, О. Гисэн 7 үсгийг ашиглаад наан цаанд оруулаад үг бүтээх нэ. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цаг эхэллээ.
Цаг дуустаа. За, одоо 2 минутын хугацаанд эдгээр бичсэн үгсээ ногоон тайзан дээр амьдуулна. Үйлдвэр зүйн дараад нь энэ талаас уншигддаг байхад. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол цагийг эхлүүллээ. Өөх. Вэ үсэг байхгүй өөх. Өөх гараач. Өөх гэдэг үгийг авлаа. Өв. Вэ үсэг. Өв гэдэг үгийг авлаа. Сүр. Ирсэг. Сүр гэдэг үгийг авлаа. Үх гэдэг үгийг авлаа. Үр гэдэг үгийг авлаа. Ус. Үс гэдэг үгийг авлаа. Өөр. Ирсэг. Өөр гэдэг үгийг авлаа. Ус. Үс гэдэг үгийг авлаа. Өөр. Өөр гэдэг үгийг авлаа. Хүр. Үсэг. Яачи. Хэр үсэг байхгүй. Хүр. Хүр гэдэг үгийг авлаа. Өсөр. Сүр. Өсөр гэдэг үг байхгүй юм байна шүү. Өсөр гэдэг үг байхгүй юм шүү. Сүр. Сүр гэдэг үгийг авлаа. Өвс. Өөс гэдэг үгийг авлаа. За хангалттай хугацаа байна. Хэдүүлээ. Заавал биш шаардлагагүй. Шууд хэлж болно. Хүр гэдэг үгийг авлаа. Сүх. Сүх гэдэг үгийг авлаа. Хурс. Хүрс гэдэг үгийг авлаа. Сүх. Цаг дуслаа. Цаг дууссан байна. За улбар шар багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? За бүгдээ хамтдаа улбар шар багийнхан 3 дугаар байс нийтдээ хэдэн үгийг амжилттай зөв бүтээж багтаа эдэн авч чадсан бэ гэдгийг олж мэдцгээе. Улбар шар багийнхан өөх, өв, сүр, үх, үр, үс, өөр, үс, өр, хүр, сүр, өвс, хөр, сүх, хөрс гэсэн нийтдээ 15 үгийг амжилттай бүтээж чадсан байна. За. Студент байна уу? Одоо ингэ таймнаар харах юм бол ахаад үүсэх боломжтой үг байсан байна уу? Сүх гэж үг байна те? Тийм байна. Хүс. Оо яг зөв хүс гэж үг байна. Ахаад зөндөө өгнөд байх гэдэг те? За. Та хэдийн тактик юу вэ? Юун дээр илүү баримтж ажиллав? Яг эхэлж ихшгээрээ эхэлж. Нэг ихшгээ би хамгийн анхаас нөгөө нэг өвс гэл ингэ яваадс яг ихшгүүдээ бариад ингээд богино өгнүүдээ хамгийн их төрүүлээд бүтээдэг гэсэн үг үү те? Зөв. За, өөр ямар тактик баримтлсан? Өөр нууц байна уу? Хотлоо өөр байхгүй. Хоёр өвсөг. Сайн өвсгээ. За, өвсгсээ ямар үгэнд оролцлоо? Өөр гэж үгэнд оролцсон. Өөр Үс гэдэг үгэнд оролцсон тий. За, чамд ингээд энэ дэмжээнд ингээд оролцоход юу нь хамгийн сонирхолтой байна? 3 дугаар үеийн яг сонирхолтой байна уу тий? За, чиний хувьд үсгээ. Над 2 дугаар үе нь гоё санагдсан. 2 дугаар үе тань мэдгүй асуултанд хариулдаг гэсгөө. Тэр онцгой нэр би бүр огт мэдгүй онцгой шүү. Та номон дээрээс уншиж авч мэдсэн юм уу тий хамгийн? Ир үсийг сая ямар үг бүтээлээ байлаа? Өөр гэдэг үгэнд оролцсон тий. Өөр гэдэг үгэнд бас оролцож байсан тий. Одоо ингээ 3 дугаар ингээ төгсөж байгаа шүү дээ та хэд. За төгсөө зуны амралтаар хийх хүссэн төлөвлөж байгаа юм байна уу? Тэмдэглэл хөдлөх. Тэмдэглэл хөтлөж байгаа юу те? Тийм. Үлгэрээ. Ямар гоё юм бэ тийм үү? За чи тэгвэл тэр тэмдэглэлээ хөтлчөөд маань нэвтрүүлэг рүү явуулж өгч болох уу? Ээж ааваасаа асан. За тэгээрээ за. За. Үүсгээ сэтгэлээ аваалцаач. Хоёулаа ямар үгэнд оролцсон? Үг гэдэг өөр үг нөө. Үүр гэдэг үүр гэдэг үгэнд орсон те. Үүр гэдэг чи юу гэсэн үг гэлээ? Ямар утгатай зүйлүүлээ үүр гэдэг чи? Үүр мод за тарихад ашигладаг өөр. Яг зөв нэг цэцэг
Тэгээ мод тарихад ашигладаг тэр яг үрийн хамгийн анхны хэдлийн тэр цэг нь гэсэн үг шүү дээ. Яг зөв. За ингээд үзэгчтэй хүүхдүүдээ улбар шар багийнхан энэ үеэс нийтдээ 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 нь авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Ингээд өнөөдрийн дугаар сурагчнаа бэлтгэж оруулсан багш нарыгаа тайзнаа орж байна. Алгаж ухтаа авцгаана уу? За сайн байна уу? Бидэнтэй сэтгэлээ аваацаж 3 үеийн турш үзэлтэй тий. Сэтгэл тогтолж маш олон өдөр бэлдсэн байгаа. Гэхдээ нөгөө анги маань бас яг хүүхдийн тооноосоо давалцсан учраас илүү юм лаа та. Монгол хэлний өгсөн сан бол маш баялаг. Тэгээд өв соёлоо дээдлээд ёс уламжлалаа илүү их таньж мэдэрээ. Баярлалаа хүүхдүүдээ. За баярлалаа. За одоо багш нараас нэг юм сонирхолтой асуулт асуудаг. Энэ 3 үеийн турш хэрвээ ингээд та ингээд цаг хугацааг эргүүлэх боломжтой байсан бол аль үе дээр очоод аль үе дээр өөрөө яг оролцох байсан бай. 3 дугаар үе дээр. Сая төгсгөлөө 3 дугаар үе дээр. За таны хувьд За ер нь тажгүй. шаардлагагүй гэж үү? Шаардлагагүй. За Өөрснөө тий. Өөрснөө оролцоол тэгэл өөрснөө энэ хүү тэмцээнийг үргэлжлүүлэх нь зүйтэй. хэрвээ та байхаар байсан бол гэж аахгүй. Байхаар бид нар болохоор нөгөө маш их давтсан байхгүй юу ангида. Ер нь их давтсан. Тийм учраас бэлтгэл сайн хийсэн учраас ерөөсөө багш шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдрийн маа дугаартай хамтран ажиллаж байгаа Ант хэвлэлийн газрын зүгээс ийм гайхалтай номын дээдсийг явуулсан байгаа багш нараа ангийнхаа номын цаг баяжуулаарай. За Ант хэвлэлийн газрын зүгээс ийм гайхалтай номын дээдсийг явуулсан байгаа. Ангийнхаа номын цаг баяжуулаарай. За ингээд нийт хөгжилтэй өсгүүдээ бүгдийг тайснаа орж байна. Одоо бүгдээ дуулж бас бүжгэлцгээе. Үзэгчтэй хөгжилтэй өсгөх нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид 3 үеийн турш өсөг ба зөв бүтээж танин өсгөө асуултанд хариулж Игэлнийхээ Эрдэнэсийн сангаар аясны эцэст Цэгэр баг маань 11 оноо, Улбар шар баг маань 20 онооны эзэд олсон байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Хөгжилтэй өсгүүд байлаа. Өсгүүд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд